За сайн байна уу та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ PlayStation 5-ын 30 жилийн хойд зориулсан сар өнгөтэй загварыг өнгөрсөн сар суглаанд оролцоод худалдаж авах боломжтой болоод за өнгөрсөн сарын 11 сарын 21-нд гэрт маань хүргэгдэж ирсэн байгаа. За өнөөдөр та бүхэндээ ингээд доторх ингээд задлагдсан бай сая жоох японоор бичлэг хийгээд бичлэгээ бас апплод хийжлээ. Тэгээд задлагдсан байгаа болохоор дахиад эхнээс нь би задлж бичлэг хийхгүй зүгээр задлагдсан байгаа юм а юу байсан бэ гэдгийг та бүхэндээ харуулъя. Өнгө нь өөрчлөгдсөн сар өнгөтэй болсон тусгай том хайрцагт хийж авчирч өгсөн байгаа. За хамгийн гадна талын хайрцагт эхэлнэ. За хамгийн гадна талын хайрцаг болохоор ийм хайрцагт ирсэн. 30 жилийн ийм тэмдэглэгээтэй. Тэгээ хайрцаг дотор бас жоохон тусгай юмыг оруулж өгсөн. PlayStation-тэй хамт гарч исэн PlayStation-ы тоглоомнууд PSP залгуурууд юу гэдгийг янз бүрийн контроллер эдгээр бүгднийг энэ хайрцагын дотор талд ингэж оруулж өгсөн байна. За энэ тусгай сетийн загвар үнэ нь болохоор Монгол мөнгөөр нэг 2 сая гаруй төгрөгийн үнэтэй. Юу вэ гэхээр PlayStation 5 маань сая үнэ нэмсэн байгаа. Хуучин нэг Монгол мөнгөөр за Японд бол нэг сая 500,000 зарагдчихсэн. Тэрэн дээр нэмээд 500 мянган төгрөгийн үнэтэд 2 сая орчим төгрөгийн үнэтэй болсон. За тэр үнэ нэмсэн үнээрээ баг зарсан гэхээр баг маш хямдханаар авчихна гэсэн үг. За тэр жоох үнэн яг ямар ч хамаагүй. За би болохоор хуучин PlayStation 5 хуучин бараанд дэлгүүрт зарна. Тэгээд энийг худалдаж авна. Энийг худалдаж авсан болохоор хуучин дэлгүүрт навьж зарна. За тэгээд дотор нь орсон байсан юмнуудыг товчхон танилцуулъя явчих. Мэдээж энэ 30 жилийн хойд зориулсан гар орсон байсан. Та бүхэн голын логог нь харж байгаа. Нөгөө дээр үеийнхаа ийм хуучимсаг өнгөтэй. За энэ нь бол тусгай нэг харах юм нэм да. За хойдолтой болохоор энэ PlayStation 30 жилийн гэж бас ингээд бичгийг оруулж өгсөн юм байлээ. За энэ жоохон фокусын тарахгүй харагдахгүй байх шиг байна. За энэ нэг тусгай гартай. За мэдээж өөрийнх нь их биеийн энэ ч байж гин. Мэдээж нөгөө лого маань ингэж хуучнаар орж ирсэн. Тэгээ өнгө нь болохоор PlayStation анх гарч ирсэн өнгө ийм саарл өнгөөр хийж өгсөн байгаа. За тэгээ хойдол уртал бус талдаа ямар ч илүүдтэй байхгүй. За энэ нь бас digital edition байгаа. Та бүхэн мэднэ. Хажуудалтай CD орох боломжгүй. А хэрвээ та бүхэн маань энэ тусгай загварыг худалдаж аваад CD хийя гэх юм бол энэ cover-ыг бас дагалбуулж ирсэн байгаа. За миний бодлоор хуучин PlayStation 5-ийнхаа CD хийдэг юм энэ ч угсраад энийг араас нь угсрыг гэж бодож байгаа. За тэр нь дагалдаж ирсэн. За энэ нэг тусгай нэг юм байсан энэ PlayStation-ы 30 жилийн зориулсан одоо ийм лого яваад байгаа. Та бүхэн PlayStation асааж унтраах туршлага гарч ирж байгаа. Энийг энд оруулж өгсөн байлээ. А дизайны энэ нөө cover дотор 30 жил гэсэн бас энэ юутай тэмдэглэгээ оруулж өгсөн. За дотор нь бас ийм бэлэг бас дагалдаж ирсэн. Энэ бэлгэний логотой. За тэгээ энийг онгоолгоод үзье. Тэгэнгუთ ингээ PlayStation 30 жилийн гэсэн нэг ийм цаас байж байгаа. За энэ цаасыг онгоолгоод үзсэнгүүт энэ саяны бэлгэний хайрцаг дотор орсон юмнууд бол байж илээ. Хуучны PlayStation 1 2 шиг юм залгуурт болгож болно. Өөрсдөө USB гараад нэгэлдэг юм а. Тэр нь энэ уутан дотор байгаа гэсэн. Одоо та бүхэндээ харуулъя. За саяны тэр PlayStation хуучны шиг болгоход цэнэглэгчний толгой энэ гэж байна. Энийг USB-н дээр хийх юм байлээ. За энэ дотор нь PlayStation 1 ийм лого байлээ. Та бүхэнд харагдах нь уу? Би бас задлж амжаагүй л. За тэгээ дээрэс нь том нэг PlayStation хуучин лого байж байна. Хамгийн сүүлд нь юу вэ гэхээр энэ USB кабель янз бүрийн юм ингэж боодог юм. Гурвалжин дөрвөлж бүр PlayStation-ийн нөгөө нэг эмблемтэй ийм болт шиг юм байлээ. Тэгж л хэрэглэх юм шиг байлээ. Тоглоомны маань том хайрцаг маань ийм юутай. Бас 30 жилийн юутай. Логотой. Дээрээс нь та бүхэнд харагдах нь уу? X бүрхий дөрвөлжнийгаа нөгөө нэг 3-ын тоо дунд нь оруулаад 30 жил болгоцсон байгаа. Ингэж хайрцаг бас нэлийн бодож хийсэн ч байх юм би бас тоглоом сонирхдаг хүмүүс ч бас ийм дуртай байдсан шүү дээ. Тэрийг бас мэдчихин те Sony-гийнхан ийм том хайрцагтай. Тэгээ хайрцаг онгоолгонгууд хамгийн дээдлэлт нь энэ байжсэн. Ийм нэг хайрцаг. За энэ хайрцаг нэр болохоор PlayStation анхны загвар 2, 3, 4, 5 гэх бүгднийх нь зургийг ингээд оруулаад өгсөн.
Тэгээ энийг онгоолгонгууд дахиад нэг юм байж исэн. Энэ нэг номны зурагтай юм хайрцаг байгаа. Дотор нь PlayStation-ы заавар байлээ. 3 шиг ном байлээ. Жижигхэн нэмхэн ном байдаг та. Тэр нь энэ хайрцаг дотор орж өгсөн юм байлээ. Сэнэглэгч, гараа сэнэглэдэг сэнэглэгч нь болохоор энэ саарл өнгөтэй болж орж ирж өгсөн. Энэ бас их гоё болсон байлээ. Доороо бас энэ PlayStation 5 маань болохоор энэ дагалдаж ирэхгүй тусдаа зарж исэн. Тэгээ энэ тусгай загварт нь болохоор нэг дагалдуулаа өгсөн байлээ бас. Баярлалаа шүү. Амар гоё өнгөтэй. Би хуучин PlayStation 5 дээр ийм аав байсан зүгээр тогтоодсон байсан босоогоор нь. Жоо харамсалтай HDMI болон тогны цэнгэлэгч залгуур нь саарл өнгөтэй биш юм байлээ, энгийн өнгөтэй. Цэнгэлэгч эдэр нь бол саарл өнгөтэй. Ийм болсон байгаа. За тэгээ уут гар мар хийсмээс уут нь дандаа ийм саарл өнгөтэй. Яах вэ бас ингэж ингээ хийвд хөрч бид нар ч бас баярлалаа шүү дээ. Гоё. Хайрцагнууд бүгд ийм саарл өнгөтэй. Тэгээ энэс гадна нөгөө PlayStation 5 Pro гэдээ гарсан байгаа шүү дээ. Сая 11 сарын 7-нд нээлттэй илүү бас тэр хавцаар нээлттэй хийсэн. Pro-гийн 30 жилийн тусгай загвар гэдээ байгаа. Тэр нь болохоор баг хэдэн өргөн бэ? 5-6 сая төгрөгийн үнэтэй. Тэгээ би тэрэнд суглаанд оролцоод бол авч чадаагүй. Ердөө дэлхийд дахинд 12300 хэрэг зарагдсан байгаа. Тэгээ суглааных нь юу дуусаад тохирол нь гараад хүмүүс авч юу гэж утсан чинь нөгөө дамалдаг сайтуудаар аим үнэтэй зарж илээ. Баг 20 сая баяар зарж илээ. Тэгээ лаг баян YouTube-ч даваад хөдөлтөж аваад бичлэг хийж илээ. За та бүхэн манд бичлэг таалагдсан бол лайк, subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа баяр таа.